Сайн байна уу? Эрсдэл суугийн заяа мэдчилж байна. Та бүхэндээ уулзч удаа баяртай байна. За өнөөдрийн сэдэв маань бидний өдөр тутмын амьдрал, мөн эрүүл мэнд, бүр цаашлаад одоо амь амьдралд маань маш одоо хэрэгтэй ийм мэдээллийг та бүхэндээ дамжуулах гэж байна. За ингээд эхэлцгээе. Өдөрт хэдэн 10 удаа ордог угаалгын өрөө. Угаалгын өрөө нь гараа угааж, шүдэ угаадаг, ариун цэврээ сагдаг амьдрал зайлшгүй хэрэгтэй орон зай боловч сайтар ажиглан харвал гэрийн аль ч газраас илүү хамгийн их нянтай газар гэгддэг. Асуудал нь ням бактери ихтэй газраар зогсохгүй. Бие засах бүр бидний биед ням мэддэхгүйгээр нэвтэрч янз бүрийн өвчин үүсгдэг. Энэ бичлэгээр дамжуулан угаалгын өрөөнд байдаг өвчин үүсч болзошгүй зүйлсийн талаар болон түүнд ямар арга хэмжээ авах талаар ярилцъя. Эхнийх нь бие засах газар. Та жорлондоо иймэрхүү ягаан толбыг харж байсан уу? Зөвхөн жорлонд ч биш. Заримдаа угаалгын өрөөний шал, шүршүүрсч гэсэн үл мэдэгдэх ягаан бодисыг харж болно. Өнгөц харахад бие зассны дараа үлдсэн үлдэгдлээс өөр юу ч биш гэж бодоод зүгээр орхичихдогч үнэн хэрэгтээ энэ бидний амьсгалын тогтолцоонд ноцтой халдвар үүсгэдэг нянгийн нэг юм а. Serratia marcescens гэж нэрлэгддэг энэ бактери нь ихэвчлэн чиглэг газар байдаг. Ялангуяа угаалгын өрөөний шал, хан, пилта, шүршүүр, угаалтуур, жорлонгийн хоолой эргэн тойронд байдаг бөгөөд ягаан эсвэл улаан өнгөтэй байдгаараа онцлогтой. Serratia marcescens-ийг анх 1819 онд Италийн эм зүйч илрүүлсэн. Дархлаа султай хүмүүст ялангуяа шаргацсан арсанд хүрэх амьсгалын замд ороход халдвар үүсгдэг. Цур өвчтэй хүмүүст ноцтой хүндрэл үүсгдэг бөгөөд шээсний замын халдвар, конъюнктивит зэрэг янз бүрийн өвчин үүсгдэг гэж үздэг. Энэ нэгэнт үүсчихвэл бүр мөсөн усахад маш хэцүү бөгөөд цэвэрлсэний дараа ч үлдсэн бага хэмжээний бактери нь дахин үржихдээ амархан байдаг. Тиймээс бактери үүсгэхээс урьдчилан сэргийлэх эсвэл бүр устгах нь чухлаа. Юуны өмнө Serratia marcescens нян чиглэг орчинд үржих хандлагатай байдаг тул чигийг бууруулахын тулд угаалгын өрөөний сэнсийг асаах эсвэл усанд орсны дараа цонхойг нь онгойлгох замаар хуурай байлгах нь зүйтэй. Мөн ариутгаж босоор тогтмол угааж байвал нян үржих магадлалыг эрс бууруулна. Хоёр дахь нь шүршүүр. 50 гаруй насны эрэгтэй гинт ханиалгаж, цустай цэрэг гарч, уушгины хорт тавдар байж магадгүй хэмээн айж эмнэлэгт хүргэджээ. Шинжилгээний хариун санаа зовж байсан уушгины хорт тавдар биш гэсэн сүрээгийн бус хүчил тэсвэртэй бактери, микобактери. Энэ гаралтай уушгины өвчин гэх бага зэрэг танил бус өвчин тусжээ. Сүүлийн үед сүрьегийн үеэл гэж нэрлэгддэг сүрьегийн бус микобактерийн гаралтай уушгины өвчин ихсэх хандлагатай байна. Шалтгааныг судлаад үзэхэд энэ нь бидний угаалгын өрөөнд ихэвчлэн хэрэглэдэг шүршүүрээс их үүсдэг өвчин болохыг олж мэджээ. Шүршүүрийг удаан хугацаагаар хэрэглэхэд дотор нь бохирдол үүсч олон тооны бактери үрждэг. Тэр дундаас ялангуяа хүчил тэсвэртэй нян халуун ус гоожуулахад уурын хамт гадагшилснаар уурсан хоолойд халдвар үүсгдэг байна. Ихэвчлэн карантины ус нь гэрт ирэхийн өмнө ус цэвэрлэх байгууламжид холоороор ариутгадаг боловч шүршүүрт агуулгадах сүрээгийн бус нянгууд холоороорч амархан ариутгагддаггүй тул хялбар арилдаггүй. Сүрээгийн бус микобактерийн халдвар авсан үед ханиалгах, цэрэг гарах, цус алдах, халуурах, ядрах, хүйтэн хөлс гарах, турах, амьсгал давчдах, цээжээр өвдөх зэрэг шин шимтгүүд илэрч хүн тохиолдолд уушгинд янз бүрийн үрслийг үүсгэж уушгины хэмжээг эрс багасгадаг. Эмчилгээний хугацаа ихэвчлэн 1 жил 6 сараас 2 жил гэх багагүй хугацаа шаарддаг бөгөөд дахих магадлал өндөр байдаг тул хизээч хөнгөнөөр бодож болохгүй өвчин юм аа. Зарим хүнд өвчин хурдтай явагдаж хурдан эмчлэхгүй бол 1-2 жилийн дотор өвчин улам хүндэрч үхэлд хүргэдэг. Бие махбодын хувьд эрүүл хүмүүс асуудалгүйч дархлаа султай, ялангуяа гуурсан хоолой, уушгины архаг боринхид зэрэг уушгины эрүүл мэндийн хувьд сул хүмүүс нэг удаа халдвар авсан тохиолдолд үхэлд хүргэж болзошгүй тул маш болгоомжтой байхыг мэргэжлэлүүд зөвлөж байна. Иймд сүрьегийн бус микобактериас урьдчилан сэргийлэхийн тулд шүршүүрийг цэвэр байлгах нь чухал бөгөөд уксус болон усыг нэг-нэгийн харьцаатай савнд хольж шүршүүрийн толгойг салган тэр уусмалд хийж нэг өдөр сайн дэвтээгээд угаах нь нян арилгахад туслана. Шүршүүрийн толгойг салгахад төвөгтэй байвал дээр дурдсан уусмлыг ууданд хийж толгойг нь ороож өгвөл ариутгах сайн арга болно. Шүршүүрийн толгойг 6 сараас 1 жилд нэг удаа солихыг зөвлөж байна.
Шампуныг хэрэглэж дуусаад доод талд нь байгаа баг зэрэг үлдэгдлийг хайран гэд ус хийж хэрэглэх тохиолдол цөөнгүй байдаг. Харин ингэж устай хамт хэрэглэвэл цэвэрлэх хүчин чадал нь багасаа зогсохгүй. Эдгэршгүй халдвар үүсгдэг Pseudomonas aeruginosa хэмээх бактери үржиж цусан дахь хордлого үүсгэдэг. Pseudomonas aeruginosa ногоон үедээ ялгаруулдаг бөгөөд чиглэг, дулаан, тогтмол устай газар амархан үрждэг. Pseudomonas aeruginosa-гийн халдвартай бол өндөр халуурах, үе мөч өвдөх, толгоо өвдөх, амьсгалахад хүндрэлтэй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд цусан дахь хордлогоос эхлээд арсанд хүрвэл уутанцрын үрсэл буюу seborrheic dermatitis үүсгэж арсны хөгшрөлтийг түргэсгдэг. Дархлаа султай хүмүүсийн хувьд энэ нь хүндрвэл өгөл төргөж болшгүй тул хизээч хөнгөн авч үзэх ёсгүй бактери юм а. Pseudomonas aeruginosa зөвхөн шампунь гэлтгүй, гал тогооны угаалгын нунтаг, бие угаах шингэн зэрэг бүх төрлийн угаалгын нунтаг болон шингэн савнд үржих чадвартай тул савнд ус хийж хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэг дуусгаар нь шинээр дүүрхэн хэрэглэж байгаа бол бүтээгдэхүүнээ хийхээсээ өмнө савны дотор талыг сайтар угааж наранд бүрэн хатаахыг санал болгож байна. Дөрөвдүгээр нь шүдний сойз. Шүдний сойз нь хүний аманд өдөрт хэд хэдэн удаа орж гардаг. Ихэнх хүмүүс шүдний сойзыг өдөр бүр усаар угааж шүдний оотой хамт хэрэглэдэг учраас аюулгүй гэж боддогч сойз дотор нуугдж буй нэнгийн аюулыг мэддэггүй. Гэвч шүдний сойз нь угаалгын өрөөнд байгаа бараг бүх бактерийг өөртөө шингээдэг гэж хэлэх хэмжээнд нянгаар дүрсэн саваа болж хувирдаг. Энгийн альд байдаг ихэнх угаалгын өрөөнд чиглэг, агааржуулалт муутай байдаг тул бактери үржих тохиромжтой газар болоод зогсохгүй. Жорлонгийн ойролцоо байрладаг тул түүнээс гарч буй нян шүдний сойз дээр тогтох нь зүйн хэрэгэ. Үнэн хэрэгтээ өнгөрсөн сард Дэлхийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүл тавилагдсан нийтлэлд жорлонд бие зассны дараа усаа татахад өтгөний тоосонцор жорлонгийн суултур дээрээс 25 см хүртэл тархдаг бөгөөд хэрв агааржуулалт ажиллаж цохоор орсон агаар салхи эргэлдэж байгаа гэж тооцоолбол ялгцсан угаалгын өрөө даяар тархаж шүдний сойзонд хүртэл очно. Шүдний сойз дээр үл үзэгдэх E. coli, Aereus, Pseudomonas aeruginosa, Salmonella, mutans бактери зэрэг 700 гаруй төрлийн бактери байдаг. Солонгосын шүдний өвчнөөс уршин сэргийлэх академийн судалгаагаар айлын шүдний сойзны өсний 1 мм квадрат тутамд дунджаар 5 сая орчим бактери илэрсэн нь бидний хамгийн бохир гэж үздэг жорлонгийн суултураас ч илүү бохир байгаа тул үнэхээр цочрдмоор үрдүн юм а. Хамгийн хэцүү зүйл бол эдгээр бактери аманд орох тэр мөчид амны хөндийн жижиг захын суцаар дамжин цусны урсгалын дагуу бүх биеэр тархдаг. Америк нэгдсэн улсын Рочестерийн их сургуулиас гаргасан судалгаагаар амны хөндийн мутанс бактери нь цусаар дамжин зүрхэн төрж улмаар эндокардит, мартаж зөнөх өвчин, зүрхний өвчин үүсгэх, цаашлбал ревматоид артрит зэрэгт нөлөөлдөг байна. Бактери нойр булчирхаа руу шилжүүл нойр булчирхайн инсулин ялгаруулдаг эсийг устгаж, чихрийн шижин өвчнийг үүсгэж, нойр булчирхайн хор тавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Мэргэжилтнүүд шүдний сойзоо угаалгын өрөөнд биш, нартай агааржуул сайтай газар хадгалахыг зөвлөж байна. Хэрв энэ хүндрэлтэй бол шүдэ угаахын өмнө сойзоо урсгал усаар сайтар зайлах нь чухлаа. Мөн шүдний сойзоо 7 хоногт 1 удаа дор хаяж 30 секундын турш алкогол агуулсан ам зайлагчид хийх эсвэл сойзоо хүнсний соодтой бүлээн усанд 10 минут байлсхын дараа сайтар угааж хатааж байхыг санал болгож байна. Энэ бүрэн халдваргүйжүүлэх нөлөөтэй гэж үздэг юм байна. 5 дахь нь усны цорго. Их Британийн Астон их сургуулийн микробиологчид гэр ахуйн эд зүйлсийн эрүүл ахуйн байдал судалгаа хийхэд телевизийн удирдлага жорлонгийн суултуур гэхээсээ илүү усны цорноос хамгийн их бактери илэрсэн нь маш их цочролт хүргэжээ. Цорноос E. coli, Aereus, Staphylococcus, Legionella зэрэг бактери илэрсэн бөгөөд тэдгээр нь биед нэвтрвэл арсны өвчин, амьсгал давчдах, жихүүдж даарах, бие ядрах, хүн тохиолдолд гидсний өрөвсөл, уушгины хатгалгаа үүсгэдэг учраас үүнд хизээч хөнгөн хуймгай хандаж болохгүй. Явуулын нэвтрүүлгийн станц нэгэн айл зочилж 11 жилийн өмнө суйрлуулсан угаал дурын усны цоргоны бохирдлыг хэмжихэд нянгийн бохирдлын хэмжээ стандарт хэмжээнээс 75 дахин их гарч олныг гайхшруулжээ. Карантины усаар орж ирсэн гадны бодисууд
Карант доторх торонд хуримтлагдан тэнд нян уржиж гараа угаах, нүрээ угаах, амаа зайлах үед хүний биед нэвтэрч өвчин үүсгдэг хэмээн үздэг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хуучин усны цорон гаднаасаа гайгүй харагдаж боловч дотроо зэврэх, нян үржих, усгоожих зэрэг шинжтэй байдаг тул үе үе цэвэрлэх юм уу, солих, мөн сард нэг удаа сойцтой төстэй зүйлийг хэрэглэж усны цоргоны шүүлтүр болон хотгор хүтгэрийг сайтар угаахыг зөвлөж байна. 6 дахь нь угаалгын өрөөний хаалганы бариул. Угаалгын өрөө рүү орох гарахдаа хаалганы бариул ядаж нэг удаа хүрдэг нь маш тодорхой үйлдэл бөгөөд бид түүнийг цэвэр байлгах нь ямар чухал болохыг анзаардаггүй. Ариун цэврийн өрөө ашиглах үед хаалганы бариулаар дамжин үл үзэгдэх олон бохирдуулагч бодис гаранд наалдаг. Жишээлбэл стафилококк, норовирус зэрэг эмгэг төрүүлэгч бактери, гидсний савханцар зэрэг нянгууд гэр бүлийн бусад гишүүдэд хаалганы бариулаар дамжин халдварлах магадлал өндөр байдаг тул болгоомжтой байх хэрэгтэй. Энэ нь зөвхөн гэрийн угаалгын өрөөнд ч биш, нийтийн нойлдож тохиолддог тул жорлонгоос гарсны дараа гараа сайтар угааж хаалганы бариулыг тогтмол цэвэрлэж байхыг зөвлөж байна. Учир нь таны хүрсэн газар ч ням байж болно. За ингээд дуслаа. Хамт байсан танд баярлалаа. Энэ бичлэг танд хэрэгтэй санагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.